Багштай уухад шуугсан их хөргөөний эзэн юм багштай. Хүсэл дэлгэсэн ирээдүйн замын их юм багштай. Багшийн мэргэжил сайхан, гэгээн сайхан амар амгалан бүх нэр дүүрэн хүүхдүүдтэй ажиллах юутай сайхан хэмээн ярих энэ хүмүүн бол багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирлын албыг хашиж аваа Данажов авахтай энх амгалан. Ажлын цагаараа өөрийнхөө 2 хүүгээ мартчихад ажил тарсны дараа хүүхдүүдтэй гэдгийг сандаг байлаа хэмээн ярих түүний ярианаас та бүхэн багш хүний ажил ямар үн цэнтэй болохыг мэдрэх болно. Ингээд та бүхэн багштай нэвтрүүлгийн ээлжид дугаараа хүлээн авна уу? Өдрийн мэнд үзэгчдээ багштай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал доктор Данажов авахтай энх амгалан оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэрхэн яаж эхлэв? Багшийн хөгжил форум 2020-д өглөө илтгэл уншиж харагдаж байсан. Энэ асуудлаас яриагаа эхлэе гэж бодож байна. За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөгийн ажил маань их том форумд шууд илтгэл тавих ажлаар эхэллээ. За энэ хүү илтгэлээрээ 4 илтгэгч оролцсон байгаа. Миний би багш бол судлаач гэдэг сэдвээр илтгэл тавилаа. Тэгээд энэ хүү илтгэлээрээ тухайн илтгэлээр явж байгаа агуулгуудаас багш нараа өөрсдөө мөн судалгаа хийж юу нь хэрэгтэй байна уу гэдэг санаагаа аваасаа нөгөөдгөр энэ илтгэл маань хилцүүлэг маягийн презентацийн байсан. Тэндээс хичээл эхлэх буюу өрнөл хэсэг бол ийм байх боломжтой маа гэсэн санааг аваасаа гэж харсан. Тэгээ ерөн сургалт гэдэг маань хүн тодорхой нэг хэмжээний чадварыг олгодог л зүйл байх ёстой шүү гэдгийг эндээс харуулах гэсэн юм байна. Хичнээн хүн оролцсон бэ? Шууд лайв явж исэн бол энэхүү лайв буюу энэ форум маань анхны зорилго нь бас энэ зорилгын хүрээнд бас хийгдэж чадлаа л да. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтанд хамрагдаж байгаа 4751 хүнээс 1000 оролцогчийг бол шууд энэ хичээлд оролцож судлуулах. Мөн дээрээс нь лайваар бол хүмүүст үзэх хүргэсэн байгаа. Лайв бол илтгэгчийнхаа явж байгаа хугацаанд 250-аас 300 хэрэглэгчийн хүрээнд бол хэлбэлцэж байсан. За яг манай мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтанд хамрагдаж байгаа 4751 хүний 1000 хүн нь бол шууд энэ цахимаар саяны энэ лекцийг бол оролцож суралцсан байна. Хэдийгээр ажил албан тушаал ахиж өөрчлөгдсөн ч тэрээр багш мэргэжлээсээ холдоогүй явна. Одоо хүүхдүүдийн дунд ажиллахгүй байгаа ч тэдэнд хичээл заадаг багш нарт багшлаж байна. Тэдгээр багш нарын дунд шавнараас нь ч бий. Багшийн ажил ийхүү үргэлжилсээр багш хэмээхийн мэргэжлийг сонгосон хүн ямар ч мэргэжил рүү урвалгүй цагаанаас цагаан, гэгээнээс гэгээн дурсамжаар дүүрэн амьдардаг ажээ. Одоо ингээд ярилцлага хоёулаа хамгийн эхлээд ямар мэргэжилтэй байж байгаа физикийн багш болсон бэ гэдэг рүү орё гэж бодож байна л да. Уул нь бол хойно бол инженерийн мэргэжлэр сурсан байдаг. Гэхдээ физикийн багш болсон байдаг шүү дээ, тий. Энэ их сонин түүх. Гэтэ альва мэргэжлийг сонгох буюу мэргэжлийг эзэмших гэдэг маань хүүхэд байхаасаа тэр багшийн хичээл зааж байгаа багшаасаа өвлдөм болоо гэж би боддог. Анх 10 жилдээ төгсөөд Оросын холбооны улс тэр үеийнхаа тийм ээ энд дулааны инженерийн ангиар төгссөн. Тэгээ төгсөж ирэхэд бол 10 жил болсон байсан. Тэгээ хөдөө орон нутагтад улаан дипломтой Оросд төгссөн том оюутан ирсэн. Анц төгссөн гэсэн. Тэгээ Зөвлөлт холбоот улсын улаан диплом аавна гэдэг бол тэр үедээ Сүхбаатарын цалингаар суралцдаг оюутнууд байдаг. Тэр үеийн цалин Сүхбаатарыг бол 500 рубль буюу нэлээд өндөр ханштай шүү дээ. Тэгээ суралцаж ирээд ажлын байр тэр үед нөгөө барилгын зогсцсон. Перестройк болсон учраас орон нутагт очиод тэр үе чинь бидний дипломыг бол шууд өөрөө төр засаг маань авдаг. Төр засгийн томилтоор явсан учраас 3 жил бол ажиллаж диплом авдаг тийм байлаа л да. Тэгээд диплом харангуутаа за энэ хүн бол сургууль багшиж болох юм аа. Физикийн багш, орос хэлний багш хөдөө орон нутагт шинээр байгуулсан сургуульд очиж ажилланаа гэдэг явуулсан. Шууд томилсон юм шүү дээ. Ингээд анх Ховд аймгийн зэрэг суманд ийм хоёр мэргэжлийн хичээлийг зааж илээ. Гэтэ би багшаар хизээш дадлага хийж үзээгүй, багшлаг арга зүй суралцаагүй байсан. Зэрэг суманд байсан Ахмад багш нар бол тэр үед шинээр ирсэн багш нараа бол илгээдэж авч хүмүүжүүлж байсан тэр хүмүүжлүүдийг хүртнүүлсэн баг. Яа тэгвэл мэргэжлийн бус багш байсан учраас мэргэжлийн бус байна гэж намайг өөнтгөлж харж хараагүй. Багш байх арга зүй сургаж исэн учраас ахаад ингээд энэ
физикийн багш болох мэргэжлийг дахин суралцахад надад хүргэсэн. Ингээд энэ 3 жил дээр зэрэг сумдаа ажиллаа. Нээсээ гэр бүлтэй боллоо. Бид нар анх тэнд 10 залуу багш одоо бие газар авал багш биш. Бус нь бол мэргэжлийн багш нар ажилд очиж ялаа. Ингээд 3 жилийн дараа бол тэндээс бол нэлээд асууд гараад ингээд нутгаараа явцгаасан. Би өөрөө Ховд аймгийн төрсөн. Ховд аймгийн Чандун сумын харьяат ингээд төрсөн нутагтаа бол дараа нь одоо ажлынхаа гарааг эхлэхээр хойролдог байлаа л да. Ингээд Ховд аймаг дээр бол ажиллах болсон юм байна. Ингээд зэрэг сумаас тэр олон Ахмад багш нараас сурсан юм нэлээд их энэ арга зүйг одоо дадлаг хийж заах арга зүйд суралцаагүйгээр яг ажлын байран дээр тэр багшны зааж байгаа арга зүйгээр суралцсан болохоор би их хайртай байдаг. Нөгөө нэг юм нь 10 жилд байж хат манад одоо маш их сайхан багш нар байсан. Одоо бүр нэг багш маань математикийн багш асуулгаагаар араа бичдэг. Самбар дээр маш гоё бичдэг. Тэр багш шиг самбар дээр гоё бичих юмсан. Тэр багш шиг хичээлийг гоё заах юмсан гэж боддог хүүхэд байлаа. Магадгүй бас одоо ихээс одоо багтаа төрхтөө аав ээжийн бас тэр хүмүүжил орчин бас нөлөөсөн байж магадгүй. Би бол айлаа отхон ихийн цөхөхөд тэгээд аав ээжүүд маань надад маш их үлгэр ярьж өгдөг, уншиж өгдөг хүмүүс байсан болохоор хүнд юм тайлбарлах, хэлэх, ярих тэр их яриа хөгжлүүд нэлийн хөгжсөн байдаг юм билээ. Тэгээд тийм анхны тэр сумынхаа анхны цэцэрлэгийн гишүүн тэгээд цэцэрлэгээр бол анх хүмүүжсэн. Тэгээд цэцэрлэгийн багш нар ч гэсэн бас тэр нөлөөллийг бас нэлийн өгсөн. Ингээд би ер нь багш нараараа бахархах их дуртай. Тэгээд Оросд бол яг хүн сурахтаа олон талаас нь юм сурах хэрэгтэй байна гэдэг арга зүйг эзэмсэн л дээ. Тэр ганцхан талаасаа харах бол өрөөсгөл байдгаа гэж. Ялангуяа барилгын инженерүүд буюу барилгын энэ бүтээн байгуулалтанд ажиллаж байгаа хүмүүс нэг талаас нь харж юм хийнэ гэвэл мэдээж өрөөсгөл. Дулааны инженер хийдэж гэсэн тэн дээр дулааны инженерийн хажуугаар архитекторыг хардаг. Тэгээд одоо бүх инженерийн төрлийн бүх чадамжуудыг тэн дээр эзэмшдэг учраас бүгдийг нь чадах хэрэгээр сурах хэрэгтэй болдог гэсэн. Энэ утгаараа яг багш болоод очиход физикийн хичээл заахд бол надаа мэрэгжлийн бус ч гэсэн төхөн байсан. Миний өөрийн барилгын инженерийн суурь чадамжууд байсан байх. Суурь одоо мэдлэгүүд байсан. Яа тэгвэл физикийг дандаа ахуйтай холбож заадаг. Яагаад шат 12 алхамтай байдгийг, яагаад шатыг заавал хоорондох зам ингэж хийдгийг, яагаад гэр юм байдгийг ингээд яагаад гэдэг асуулт их заадаг байсан. Тэр үеийн багш нар намайг их урам хүрдэг байсан. Ингээд дараа нь одоо эхний хувьд гаргасныхаа дараа 94 онд бол Монгол улсын их сургуулийн Ховд их салбар гэдэг сургуульд физикийн багшаар суралцаад тэгээ суралцж явах хугацаанд одоо бас Томск их сургуульд онлайн физикээр физикийн одоо бэлтгэл багш ихтэй сургуулийн бэлтгэл багшаар явж суралцаад тэгээд оюутан байхдаа одоо тэр Ховдод байгаа их сургуулийнхаа оюутан байж байхдаа би хичээл заадаг гэсэн. Ингээд ихтэй сургуульд дараа нь багшилтай болоод Ховдын багшийн Ховд дэх Монгол улсын Ховд дэх салбар Монгол улсын их сургуулийн Ховд дэх салбар дээр оюутнууд хичээл зааж ирсэн гэсэн. Тэр ер нь физикийн хичээл заасан нь бол ихэвчлэн 10 жилийн хүүхдүүдээс илүү оюутнууд илүү их хугацаагаар хичээл заасан гэсэн үг үү? 10 жилд одоо миний физикийн хичээл заасан нэг үетэй нэг онцлогтой юмуд яваад идэг. Анх хөдөө орон нутагт 3 жил заачаад 10 жилийн хүүхдүүд багш мөрөгчлөлтэй юм шүү дээ. Инженер хүн 3 жил заачаад дараа нь шууд багш болоод ихтэй сургууль буюу Ховд дэх Монгол Улсын их сургуулийн салбар дээр одоо 1.5 семестр гэсэн оюутнууд хичээл зааж. Ингээд тэр ихшинд одоо аав манайд тусан айлын отхон хорвоо гэдэг аяга хүн санагдсан. Тэгэл нэг л өдөр Улаанбаатарт ниссэн. Улаанбаатарт ирээд ингээд нэлээд гоё байралтай сургуулиас ажлын гараа эхэлсэн. Баян хошууны одоо нэг сургуулиас. Баян хошуу гэдэг нэрд нь аяг их олзуурлагдсан. Яагаад гэвэл өдөөнөөс ирсэн хүн ажил одоо сургууль багшлна гэдэг бол хатуу байлаа. Монголчууд нэг амын бэлгээс аштын. Тий, аштын бэлэг гээд Баян хошуу гэдэг одоо газар байрладаг сургууль. Улаанбаатарыг би бага мэдэн штэ. Оюутан байхдаа ч ерөөсөө тэр үе чинь нийт аж ахуй үйлчлэгээний яам гэж байдаг гэсэн. Тэнд хариалагддаг гэсэн. Тэгээ яам толгойд гээд хоёр газар мэддэг байсан бол дараа нь багш болоод ер нь газар мэдэхгүй. Баян хошууны 76 дугаар сургуульд багшлахаар болсон. Ингээд хаана байдгийг яаж явдгийг мэдэхгүйгээр нэг өдөр ингээл асуусаар аваад яваад ицсэн. Бас сайхан хамт олон байсан. Тэгээд тэнд бол яг үнэхээр
мэргэжлийн сургуулийн төгсчөөд физикийн багш гэдэг одоо дипломтойгоор ингээд одоо багшийн гаргаад тэндээс одоо ихсэн гэсэн. Ингээд жил багшлаа. Тэнд чин одоо 2.5 жил буюу одоо хичээлийн жилээр 2 жил гэсэн үг шүү дээ. Тэр бас их гоё газар байлаа. Захирлын ч сайхан хүн байсан. Би баян хөшөөний Тийм. сургууль төгссөн. Тийм үү. Чинь 76 дугаар сургууль чинь манай яг Ардлын Жанцангийн буудлыг гэж байдаг. Тэр сургуулиудаас бас хөр нь ажилласан газар болгоноос нэлээх юм сурдаг. Намайг ингээд анх эренгүүт захирал маань гэсэн. За 9 сарын 1-нд шинэ анги авнаа. Би урд нь нөгөө 3 жил хөдөө орон нутагт ажиллахдаа анги дааж байгаагүй. Мэргэжлийн бус учраас надад анги даалах боломжгүй гэдэг гэсэн. Тэгээ анги даанаа гингүүд айгүйх баярлсан. Би одоо анги даах юм байна, анги удирдах юм байна. Тэгэл баярлал ингээд захирал за нэг онцлог анги шүү гэлтсэн. Тэгэхээр гайхал юу лээ захирлаа гэсэн чи. Бага ангидаа маш олон багш солисон анги байгаа. За 9 сарын 1-нд хүүхдүүд маань ингээд цэцэг бариад багштайгаа ирдэг ийм өсгөлүүд байдаг. Гэхдээ миний охин бити энийг хүлээгээрэй гэж надад сануулсан. Би гайхаад за би юу ч хүлээхгүй багшаа гэх. Тэгээ 9 сарын 1-нд ангийнхаа хаягийг барьчаал. Тэр үчи одоо бас нэлээд залуу штэ ингээл зогслоо. Нэг ч хүүхд ирж миний урч ихсдэггүй. Хараал байлаа. Ангиуд ирээл хүүхдүүд нь чигсаад идэг. Тэгэл за захирлын хэлсэн үг л юм байна даа гэж бодож исэн. Тэгтэл нөгөө нэг сургуулийн булангаар нэг хідэн банд нар айгүй хөдөлгөөнтэй банд нар ингээл наашаа цаашаа болоод гүүгэлэн. За тэр л манай анги багтаа л гэж төсөөлж ил айгүй жижигхэн банд. Одоо бол Алтай очир гэдэг тэрэгөө. Тэр чи одоо 2001 он штэ. Алтай очир гэдэг банд байна. Ирээл ингээд амьд савтаа зэсэг барьсан. Жохон банд ирээл урд ирээл та манай анги багш болох гэж байгаа юм гэсэн. Тий чи манай анги өгт болох гэж байгаа юм гэсэн чи. Тий ингээд тэгэхээр би үнсдэг байхгүй юу? Тэгэл үнсээд иргсэн чил пар хэл бөөм банд ирээж гисцэн. Тэгэл би за энэ хүүхдүүд ер нь ийм л юм хүлээж ийсэн байх таа гэж бодоод тэгэл анги руугаа айгүй бол одоо 44 5 хүүхэд штэ. Ингээл чигсаагаад ингээд ороод тэгэл багш нар бол тэр үед хэлдэг байсан. За Монголын банд нар юм уу? Тий. Октод байсан ерөөсөө ер нь айлч газар миний даасан ангид октод их цөөхөн байдаг гэсэн. Тэнд би 15 охинтой 20 хэдэн банд болсон. Тэгээд би ч өөр физикийн багш болохоор зэрэг өөрөө ардаа бэлтгэл өрөөтэй кабинеттэй манай анги бас том гоё анги байсан. Анги хараад хүүхдүүд ямар гоё өрөө юу, ямар гоё анги вэ гээл. Тэгээд багшийнхаа өрөөг гүйж очиж үзээл хараад ингээл тэгээд багш нар болгон хэлдэг гэсэн. За настаа нэлээд ажил шаарддаг шүү амглаа. Төвчээр шаардна хүүхдүүд чинь. Манай энэ баян шүний хүүхдүүд чинь их ажилсаг хүүхдүүд байгаа. Стамонд эвдрээг хүүхдүүд байгаа гэдэг. Тэгээ нөгөө ажил шаардна гэдэг нь магадгүй нөгөө орчноосоо хамаарат хичээлдээ хоцордог ч юм уу, тасалдаг ч юм уу, анхаарал шаардлагатай хүүхдүүд байсан байх гэж хараад байдаг. Ингээл ажиллаж ихсэн. Тэгээд алгуур ингээл ангийнхантайгаа дуулаад хичээлээ хийдэг. Хичээлийн дараа анги угаахад дандаа хамт дуулаад анги аваадаг. Тэгээл нөгөө дараагийн хичээлээ бэлдэнэ гэл ингээд дуулаа өрөөндөө юм гэхээр манай ангийнх ингээд өдрөөр ингээд хүүхдүүд үлдээл те. Эхний өдөр 5 байснаа 7 8 болоод үлдээл хичээлээ хийдсэн байхгүй юу? Тэгэхээр за энэ миний дуулаад юм хийдэг бол эднэрт нөлөөлт юм байна гэд бүр өөрөө шууд ангидаа гарч ирээд багшийнхаа ширээн дээр суугаад дуулангуудаа хичээлийн консульт бэлддэг болсон чинь сүүлдээ ангиараа ирэхэд алгархийг явдаг болсон. Тэгээд ангийнхан маань 12 сар боллоо. Монитор зарлая гэд манай ангийнхан тэгдэг. Тэгээ манай ангид нэг банд байсан. Бас жаахан хичээлдээ бас эрэхтэй цөөн ирдэг. Гэтэ төлөвшнүүд дайжгүй. Гэтэл нэг цаанаал нэг асуудалтай нь харагддаг. Монитор задлах болоод ирэнгүүт би бүр зориуд дээр уушлаараа багш нь одоо шаманы нэг сонсож байгаа бол багш нь чамаас уушлахгүй. Яагтвэл зориудаар тэр хүүхдийг би өөртөө оноос. Одоо бэлэг өгөх гэж. Бас тэрнээс бэлэг авах гэж. Яагтвэл өөр хүүхдэд байвал яах вэ гэсэн бод надад төрсөн. Тэгээд би тэр хүүхдийг хичээлдээ ирээч, битээ туслаач гэж хэлэх айгүй хэцүү. Тэгээд тэр хүүхд чинь надад бэлэг өгөхийн тулд заавал ирчих хэрэгтэй байхгүй юу? Хичээл дундуур ирэх юм бол хүүхдүүд мэдчихэж шít. Энэ багшд бэлэг өгөөд байгаа юм байна гэж мэдчих учраас хүүхдүүд ирэхээс өмнө намайг ирэхээс өмнө төрүүлж ирээд миний ширээн дээр бэлгээ тавих байхгүй юу? Хичээл Ирүүлэх арга. Зүгээр л ирүүлэх арга байсан. Ингээд баян шүү чинь өдрийн цагаар би нэг цайны хичээл хийдэг байлаа л да. Тэгээ манай ангийнх ингээд бал авахгүй гал 100 төгрөг өсч цайны хичээл авалгүй гэдэрдэг. Тэрс өөр юм авдаггүй. Тэрийг мань бүгд мэддэг учраас өглөө болгон миний ширээн дээр цайны хичээл мэддэг гэсэн. Яг манай ангийн
ардлын миний бэлтгэл өрөө юм багшийн ширээн дээр цайны бичээн тавиастай. Тэгээд ирэхэд бол нөгөө хүү ирцэн сууж идэг гэсэн. Айгүй гоё хувцалдаг, айгүй гоё цэвэр хүн болсон. Тэгээд би хариуд нь хичээл тарах үед нь дандаа тэр бэлэг өгч тавьдаг. Гэтэ би мэддэггүй шүү дээ. Тарах үед нь тавьдаг нь тэрийг тартлаа ангидаа байгаасаа гэж хүсдэг байсан зүйл гэсэн. Ингээд бит өөр бүтэн нэг сар тэр өглөө надад бэлэг өгдөг. Би хичээл тарах үед нь тэрүүнд бэлгээ нууцаар тавьдаг юм ажилтаагаар бүтэн сар явах тэр хөвгт хизээш хичээл тасалдаг болоогүй. Одоо цааш гэсэн. Баян Тэр үе саруудад бол нэг ерөөсөө таслаагүй. Тэгээд ерөөсөө намайг тэнд хоёр ажиллаад дараагийн сургууль руу явах хүртэл тэр хөвгт ерөөсөө хичээл таслаагүй. Ангийнхандаа хүндлэгдсэн, ангийнхан хайрыг татсан багш нар хүртэл үнэхээр тэргээр бахархсан тийм хөвгтээс. Одоос нэг 6 жилийн өмнө би автобусны буудлын дээр зогсож байсан санамсраг байна. Айгаа гоё машинтай хүн ирээд багшаа та суух уу гэдгсэн. Гээ харсан чи тэр бэнд байсан шүү дээ. Айгаа гоё санагддаг. Тэгээд 76 дугаар сургуулиас чинь бас их сонирн байдлаар гарсан. Уулнууд би хүүхдүүдэд төгсгий гэж боддог байсан. Тэр үед нөгөө хөдөө орон нутгийн паспорттай багш нарыг ажилуулахгүй гэдэг нэг тийм тушаал захирамж гараад тэгээ нэг өдөр надад захирал маань менежерүүд танилцуулаад аривсан дээрээс миний нэр гаргааг байсан. Тэгээ за одоо паспорт авах гэцүү. Улаанбаатарын паспорт авах гэцүү. За одоо ингээл нутаг буцдаг байх та гэж бодолтой байсан чи яг тэр гişинд Баянгол дүүргийн 40-р сургууль гээд одоо намайг инх хамгаалан багш гэдэг одоо алдаршуулдаг ганц сургууль төр 40 инх хамгаалан гэж намайг танихаас биш үнэлгээний төвийн докторын хамгаалан гэж хинч намайг таньдаггүй. Тэгээд 40-р сургууль дээр физикийн багш хэрэгтэй болоод намайг дуудсан. Тэгээд ирээд би шууд захиралд нь шууд хэлсэн. Би хотын паспортгүй. Намайг нөгөө сургууль хөдөөний хүн гээд хөдөөрөө яв гэсэн. Та одоо намайг хөдөөрөө яв гэх юм бол би шууд явна гэсэн. Тэгээд зэр захирал энэ асуудлыг би амархан шийдэж чаднаа чам туслана. Чи үнэхээр л ийм мундаг багш бол манад ажиллаж чадна. Тэр үед магадгүй нөгөө бас чамгаа амжилт гаргасан байлаа. 76 дугаар сургуульд байхдаа Сонгой хайрхан дүүргийн мэрэгжлийн физикийн багш нарын ур чадрын уралдаанд төрүүлсэн. Мэргэжлийн багш нарын физикийн олимпиад мөнгөн медаль авсан. Тэгээ Баян оршууны бүсийн бүх багш нарын дундх спортын наадамд волейболын багаараа төрүүлчихсэн. Тэгээ Сонгой хайрхан дүүргийн шигшээ багт одоо тэнцсэн тийм хөдөөний багш байсан. Тэгээ энэ бүгд бас нөлөөсөн ч магадгүй. Тэгээд одоо тэр бол захирал гавьяа төгш болд гэж байдаг. Намайг бол тэнд ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд сарын дараа би Улаанбаатар иргэн болцсон да. Тэгээд 40-р сургуульд 40-р сургуульдаа 9 жил багшилсан. Нэг анги төгсгсөн. Физикийн багшаараа ажилласан. Тэгтээ 40-р сургуулийн хүүхдүүд, 76-р сургуулийн хүүхдүүд гээд бүгд өөрөөр ингэсэн онцлог хүүхдүүд байдаг. Одоо орчноос хамаарат, бас хүмүүжлээс хамаарат, бас өөр ингэсэн өвөрмөц хүүхдүүд. Тэгтээ 40-р сургуулийн хүүхдүүд математикийн гүнзгий анги байсан. Манай бас л 8 охинтой, хамгийн дээд нь 12 охинтой болж үтсэн. Тэгээд бас 25-аас 27 бандтай анги таарсан. Багш байхын ер нь аз жаргал юу сайн сайхан юм. Багш байхын аз жаргал ерөөсөө өдөр болгон гэгээлэг байдаг. Ард гэрт юу байгаагаа орой тараал мэддэг. Би өөрөө 2 хүүтэй. Тэгэл автобусанд суугаад өнөөдөр ямар хоол хийвэл юу байгаа вэ гэж бодхоос ш. Өдрийн тэр одоо оройны 8 цаг хүртэл штэ. Өглөө 8 бодод өглөө 8-аас одоо гэрээсээ 7-аас гээ гарч байгаа. 8 гээд ингээ очихдоо бол гэр бүлийн хатгаа мартцсан байт. Ерөөсөл хүүхдээ бодоол, тэгээд маргаашийн хүүхдээ бодоол, тэгээд ийшээ харж нэг инээгээл ийшээ харж нэг инээ. Хизээч ууралдаггүй, хизээч нэг ууралж байгаа юм хадгалагддаггүй тийм гоё орчин гэгээлэг. Хүүхэд болго ингээд багшаа сайн уу гэдэг мэдчилгээ ерөөсөл хүний дандаа эрүүл болгож яадаг тийм. Тэгээд багшийн одоо бас сайхан юм нь юу вэ нөхөр одоо бол ингээ хаач явсан тийм ээ. Дурын байгууллагад ороход надаар хичээл заалгаж исэн. Миний ангид байж исэн шавнар багшаа сайн байна уу гэж уулзах нь бол айгүй сайхан жаргал байдаг. Тэгээ нөгөө нэг юм сайн явж байгаа шавнараараа их харахт юм байна. Тэр бол бас их жаргал байд юм байна. Бас нэг онцлог нь намайг анх багш биш байхад надаар хичээл заалгаж исэн хүүхэд 40-р сургуульд багш болоо хүрээд ирсэн. Тэр үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Яагаад тэгэхээр миний багш биш байх үеийн шав буюу миний багш одоо анхны багш гэж харагдаж байгаа зүйл. За бас нэг зүйл нь одоо та хүмүүс мэднэ. Одоо дэлхийн нийтэд бас нэрээ сурлал явж байгаа шиг байна. Авьяаслаг монголчууд дээр хэлсэн Шижир бат гэдэг банд. Тэр миний одоо 40-р сургуулийн ангийн хүүхэд
одоо шеф байсан. Физикийн хичээлээр бид тэр олимпиаданд Өдөр үзүүлсэн ч гэсэн ер нь физикийн үетэй холбоотой тийм байна. Манай анги чинь одоо манай ангийн тэнд сурч ирсэн хүүхдүүд арвал бас бүх нүдэн дээр нь одоо бүх юм харагдах л да. Манай ангид нэг литл гэдэг нэг 5 банд байлаа. Би литлүүдгээ нэрлждэг тэр 5-ыг. Тэгээ одоо бол уулзахаараа манай ангийн шав нарын гэдэг багш литлүүд илүү хайртай байсан гэж. Литлүүдэд илүү хайртай байсан гэдэг. Ихтэй миний хайр бүгдэнд нь л адилхан байсан. Яагаад тэднэрт илүү юм шиг харагддаг байсан бэхээр тэд нар 6 дугаар ангид байхдаа бусдаас нь намхан байсан. Тэгээд ихэнх нь аав ээжүүд нь нэг юм уу эсвэл хоёулаа юм гадаадд ажилладаг айлын багууд юм уу тийм онцлогуудтай. Тэр хэдийг маань одоо манайхан ч математикийн анги штэ. Тэр үед чинь PC гэж нэг юм хэцүү их байдаг байлаа. Тэр юм руу оролцуулахгүй тулд явуулчихгүй тулд миний хайр л тэднэрт хэрэгтэй байсан баг. Тэгээд тэднийг аягүй их үнсдэг байсан. Тэгээд өдрө болгон өглөө хичээлдээ ирчээд нөгөө бэлтгэл өрөөнийхөө заагаар хардаг байхгүй юу? Ингээд харахад хиний царай симгэр байна, хиний чих улаан байна гэж харж агаад арынхаа өрөөнд ааруул хуглаад аяганд гэж бэлддэг. Хүүхдэд өгөх гэж байгаа. Ангийнхандаа. Цайгаагаагүй хүүхдүүд нь шүү дээ. Тэгэхэд нөгөө литлүүд голдуу байдаг байхгүй юу? Тэгэл тэд нартай авчираад өгөхөр нөгөө хүүхдүүд илүү харагдаж байгаа юм шиг бодогддог байсан. Одоо би аргаа хэлсэн л дээ шав нартай. Багш нь тэр хаалгаараа харахад хиний царай симгэр байна, хин ядруу байна, цайгаа уугаагүй байна гэдгийг харж л өгдөг байсан. Тэр утгаараа тэр хэдтэй бол их хайртай. Нэг нь бол манай 40-р сургуулийн менежерийн хүүхэд байсан байхгүй юу? Тэгсэн нөгөө менежер минь хөдөө орон нутагт ажиллаар нэг 14 хоног гэлөө нэлээд удаа явсан юм. Тэгээ анги угааж байгаад нөгөөд чинь ингээл намайг эргэж хургаал тойроод байдаг. Одоо мундаг бүжиг дэглэгч болцсон байгаа шүү дээ. Яасан миний хөө гэдгсэн чинь манай ээж хөдөө яваад удаж байгаа. Өө тийм үү за багш нь үнсий гэсэн чинь ирээд үнсүүлчихсэн. Би гэхдээ тэрийг хизээч манай менежерийн хүүхэд надад ирээд өөрөө гүйж ирээд үнсүүлнэ гэж юусоо тооцоогүйгээр л асуусан зүйл. Тэгээ энэ байдлаар бол хүүхэд бол үнэхээр хүнийг баясгадаг. Тэгээд олон салбарт ажиллаж байна. Тэгээд их онцлог нь их сонин. 4 дүүрэгд ажилласан байдаг юм би. Одоо цаанаас ажиллаагүй дүүргүүд байна. Гэхдээ дүүрэг болгондоо бол ямар нэгэн байдлаар томилолтоор юм уу ажлах шалтгаанаар очиж ажиллаж исэн бас их давуудаар. Тэгээд 40-ийн шавнараар бол бахархдаг. Маш олон багш хүн байх яг ямар одоо сэтгэл зүйтэй ч юм те байж иж багш хүн болмоор юм бэ? Таны бодлоор одоо бас нөгөө нийгэмд чинь бас багш нарыг сайн муугаар яриад байна шүү дээ. Тэгэхээр таны бодлоор багш хүн ер нь ийм байж иж багш болвол илүү байдаг ч гэдэг юм уу? Багшгүй ер нь зөвл хандлагатай байх хэрэгтэй. Ерөөсөө. Тий. Хизээш хүүхдийг мөнхийн муу юм шиг ерөөсөө төсөөж чадахгүй. Зөв хандлага гэдэг маань болж байгаа үйл явдлыг яг нэгшинд нь хараад нэгшинд нь хайдаг байх хэрэгтэй. Хизээш тэрийг мөнхийн юм шиг төсөөж ерөөсөө болохгүй гэсэн. Тэгээ өөрөөс одоо мэрэгчлээ дуртай. Тэрнийхээ төлөө одоо чармаалтай явдаг, эрэл хайгуул хийдэг, аливаа юмыг судалж хардаг. Ялангуяа анги өдөрдөж байгаа юм уу? Энэ тохиолдолд бол маш сайн судалгаа хийдэг байх хэрэгтэй. Арга иргэний юу юм байна? Ямар юм байна? Яаж хичээлээ заах вэ? Хичээл болгон бол үнэтэй гэдгийг боддог байх хэрэгтэй. Нөгөө дээгүүр багш хүн би Монголын ирээдүйг 5 жилээр бэлдэж байгаа шүү гэдгийг ухаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зөв хүн гаргая, зөв хандлагатай хүүхэд бай. Тэхийн тулд багш өөрөө зөв л байх хэрэгтэй. Өнөөдрийн багшийн хөгжил 2020 формоор та яг энэ хандлагын талаар ярьж ирсэн багш хүний хандлагын талаар тий. Тэр энэ л байна л да. Тий. Ерөөсөө багш бол би тэн дээр бас онцлоод хэлье. Багш одоо ч гэсэн багш нар би зөвлөдөг. Хүүхдэд хэрвээ дүн тавих гэж байгаа бол яг энэ их шинд их дүн шүү гэж хэлж сураа. Аав ээжтэнд дүнгийн танилцуулах гэж байгаа бол яг энэ их шний энэ агуулгад ирэх дүн шүү гэж танилцуул сураа. Мөнхийн юм шиг дүн хизээш битгий яриа гэж. Энийг бол ерөөсөө амьдралаасаа тэгж ургаж авсан тийм нэг өөрийн хэлэх дуртай хөг. Хүн байнга хөгжиж идэг. Тэр хүнд өөр гэсэн бас нэг чадвар соёл байж байгаа гэдгийг л орхиж болохгүй. Тэрийг хөгжүүлэх ёстой. Тэрийг дэмжих ёстой. Нөгөө нэг юм нь хизээч ангийн багш ангийн хурал дээр хүүхдийг муулж битгий ярьж байгааг зөвлөдөг байсан. Тэгээ манай эцэгхүүд ангийн хуралд ирэх аягүй туртай байдагсан. Хүүхдүүдийнхээ хуралд. Би хизээч хүүхдийн дүн ярьж байгаагүй, хизээч хүүхдийн хүмүүжил ярьж байгаагүй, зөвхөн тайлан тавьдаг байсан. Бид нар ийм хийлээ, ийм амжилт гаргалаа, ийм амжилт ахилаа гэж ярихаар
аав ээжүүд их дуртай ярьдаг. Хүүхдүүд хүртэл аав ээжтэй ангийн хурлаа хэлэхдээ маш их дуртай, баяртай ярьдаг. Тэр залуу багш нарт одоо эцэг эхчүүдтэй хамтарч ажиллах таны нэг арга байна шүү дээ, тий. Тийм ямар арга байна? Зааж өгвөл, хэлж өгвөл. Залуу багш нар аав хүүхдүүдийг танихад хэрвээ жаахан өрөөсгөл юм уу тутмаг буюу байгаад ах юм бол аав ээжтэй хамт заалан тоглоод үзэх хэрэгтэй. Би бол зааланд хамт аав ээжтэй тоглодог гэсэн. Тэгээ тоглож байхад аав нь хүнтэй тоглож байхдаа ямар харьцаа гаргаж ийн, хүүхдтэйгээ тоглохдоо ямар харьцаа гаргаж ийн, энэ бүгднийг зүгээр хэлэхгүйгээр судалж л хардаг. Өөрөө бол тоглож байгаа шүү дээ дунд нь. Тэгэхээр хамтын харьцаа, хамтын үйл ажиллагаан дээр хүний яг мөн чанар харагддаг байхгүй юу? Өөр хүүхдийн аав ээжтэй тоглож байхдаа тэр хүн яаж харьцаж ийн, өөр хүүхдтэй тоглож байхдаа яаж харьцаж ийн гэдэг. Тэгэхээр магадгүй ангийнхан маань санаж байгаа зааланд одоо хагасын болгонд багш маань одоо өөрийнхөө хүүхдүүдтэй илүү цаг зархаасаа илүү ангийнхаа хүүхдүүдээ аав ээжтэй хамт заал авч тоглодог байлаа. Энэ нь зөвхөн л ихний үе штэ. Байнга тэхгүй. Яг анги авж байгаа тэр 6 дугаар анги дөнгөж аваад ажиллаж байгаа хүүхдээ таних гэж байгаа тэр их шинэ жаахан хүч гаргаад жаахан цаг гаргачихад л аяндаа тэр хүүхэд чиний аясаар ингэ явдаг. Багш нар ч гэсэн ярьдаг л да. Ангийн хүүхдүүд ангийнхаа багшийг их дуурайдаг аа гэж. Харахгүй штэ. Маш их хугацаанд тэр ангийн багштай байж гин. Маш их зүйлийг тэр ангийн багшаас харж гин, хүлээж гин. Хүүхд ч өөрөө угаасаа цэвэрхэн одоо ямар ч тийм сарнил марнилгүй толиор зөвлөдөх юм тунгалаг тол номоор зөвлөх юм бол хинч урж ивдээгүй тийм гоё шин ном байхгүй. Ургамлаар зөвлөд дөнгөж ургаж байгаа ургамал нахаа. Үндсийг гоё тавьж өгөөд хандлагын зөв тавьж өгөхгүй бол тэр хүүхдэд өөр зүйл үүсэх магадлал байдаг. Хүүхдүүдээс чинь 2 хүүтэй гомдол ирэх үү? Ээж одоо өөрийнхөө шавнарт л илүү анхаарал тавих ингээд бид нар жаахан тэх юм аа хэдэр гэдэг гомдол ирэх үү? Гайгүй юу? Аль алийн зохицуулж балансын барина. Мэргэжлийг ойлгоно. Тийм заримдаа ингээд багш нар хитрхи хүүхдүүд рүүгээ ангийнхаа хүүхдүүд рүү сургууль руу анхаарал тавиад өөрийн хүүхдүүд нь жаахан тааруу сурлагатай байдаг энэ төр гэсэн яриа байдаг шүү дээ. Тий. Аяллаар явж байгаа үедээ бол байнга хүүхдүүд минь хамт явдаг. Одоо ангийнхны аваад аяллаар явж байхад бол 2 хүмүүс дагаал явж идэг гэсэн хүүхдүүд минь. Ерөнхийдөө өдөрт ажилдаа яваад орой очихд бол мэдээж ажлын цагаар ээж аваар ажиллаж гин л гин. Орой очиод бол ямар ч лсэн хүүхдүүдтэй хамтарч юмаа гин. Гэхдээ гэр бүлд нэг юм зарчим байдаг гэсэн. Бид нар ч юм залуу гэр байсан. Гэр бүлүүд оройд ерөөсөө бүх юмаа ярина. Өглөө ерөөсөө ээж аваас юу ч асуухгүй. Юу ч шаардахгүй. Орой жинтэн болгож. Жинтэн болгоно. Тэгэл орой очиод хоолой хийж байгаа хооронд бол өдрийн явдлаа бол хүүхдүүд ярина. Хичээлээ хийсэн, юм хийлээд хийснүү гэхээс өдөр өнөөдөр ямар даалгавар өгсөн, юу хийх ёстой байсан гэж асуудаг. Хийснүү гэхээр хийсэн гэд бүрхэг хариу өгнө шүү дээ. Тэгэхээр юу хийх ёстой байсан, юу нь болоогүй гэж асуугаад хийснийг шууд шалгаж байгаа гэсэн. Энэ тим юм хийх гэж байгаа чадаагүй юм байна. Ийм юм хийх ёстой байсан хийсэн юм байна гэд мэдээл авдаг гэсэн. Тэгэхээр аав ээжүүд хүүхдээсээ асуухтаа тэгснүү ингэснүү гэж хаалттай асуулт биш. Нээлттэйгээр хийсэн байх нь илрүүлэх үс тийм асуулт тавьдаг байх хэрэгтэй гэсэн. Тэгээд жаахан дутуу хариулж ивэл нөхөө хийгээрээ, ингээд хийгээрээ гэдэг асуудал. Тэгээд ерөнхийдөө нөгөө ингэж завгүй ажиллана гэдэг мэддэг болоод тэгдэг байсан уу? 100 нөгөө хүүхэд нөгөө сургуульд орохоос өмнө бэлтгэл байдаг штэ. 8 сард хүүхдүүдтэйгээ яваад номоо аавна. Номоо авч ирчээ шинэ номоо оройд ингэж дэлгэж бүгдийг бүх хуудсыг эргүүлж үзнэ. Үзэх хоорондоо энэ хичээлээр ийм юм л үзэх юм байх шүү гэдгийг ярьдаг гэсэн. Энэ одоо бүх номуудыг одоо хүүхдүүд багасаа тэгээд сурцсан л байсан л да. Ном аваад ирээд бүх номоо үздэг. Тэр хооронд нь бүх номнууд дээр нь онцлог юм хэлж өгдөг. Энэ дээр ийм юм үзэх юм биш шүү гэдэг. Нэг обзор лекц шиг ярьчдаг гэсэн. Тэр нь зүгээр энгийн байдлаар тоглож байгаа байдлаар ингээл одоо юу ч хийжсэн байдлаар ярьдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө мэдээлэл бол ийм л юм чадварт би хүрх юм байна гэдэг хүүхд өөрөө мэдээд 9 сарын 1-нд хичээлдээ явчаад дундаас нь асуудаг гэсэн шүү дээ. Уншаад арахгүй ч гэсэн би нэг ийм л юм намайг хүлээж байгаа юм байна гэсэн прогноз болдог гэсэн. Тэгээд дэлсдийн ерөнхий шалгалт болоход үнэхээр л ангийнхандаа илүү цаг зарлаа гэдэг үг хэлж байгаагүй манай хоёр. Гэхдээ хүүхдүүдтэй бол хичээлсэн. Тэгээд яг нэг сургах арга нь бас өөр байсан байж магадгүй. Ямар мэргэжилтэй хүүхдүүдтэй? Том хүү маань байгаль орчны хяналт үндэгээр төгссөн. Одоо бас тэргээр өөрөө хувийн гэсэн компанид ажилладаг. Бага нь электроникийн инженер байдаг. Бас л өөрсдийн компанид одоо өөрийн хувийн ажиллагааг хийгээд явдаг. Мэргэжлийн онцлог шингэсэн лээ. Тий
Одоо тэр хоёр маань юу гэж ярьдаг байсан бэ гэхээр одоо хүртэл бид хоёр хүүхэдтэй 7 хоногийн нэг өдөр заавал гадуур хоолнд ордог тийм дүрмтэй байлаа. Оройн хоолоо иддэг. Тэрийгэ хүүхдүүд минь дурсаж ярих аюу дуртай. Хамгийн дур тод сайхан дурсан юм байна. Яагаад гэвэл тэр нь ресторан тоолох соёлыг сургах, олон нийтийн газар бие авч явах хүмүүжлийг олохын тулд бид хоёр оройд яг тэр өдөр ямар ч ажилтай байсан заавал тэрийг зохицуулаад орой хоолнд гадуур хооллдог байлаа. Мөнгийг бас зохицуулна. Цагаа зохицуулна. Тэгээд хаана хоолнд орох уу гэдээ ороод өөрсдөө хүүхдүүд хоолоо авч иддэг. Түүнээс биш рестораны сэрээ албанууд ингэж байралтай байд ингэж идэрэй гэж ярихаасаа илүүтэйгээр тэнд очиод хооллохт нь хилээд ширээн дээр бити гараа хөргөж тавь бити одоо халбгаа дуурах, тавгаа дуурах гэдэг ийм зүйлүүдийг тэнд нь одоо өөрөө ярихад бол хүүхдгээл сурчдаг нөгөө тэгвэр аав ээжтэйгээ тэгж хоол гадуур идэх гэдэг бол бас их гоё. Бага наснд нь үлдсэн юм шиг байна. Одоо тэрийгээ ч гэсэн өөрсдөө бас биелүүлж явдад бас баярлдаг. Одоо багш нарын чанар гэдэг зүйлийн талаар нийгэм даяараа ярьж байна. Сайн байна, бас саар байна гэдэг талаар. Тэгэхээр таны бодлоор багш нарын чанар хэрвээ саар байгаа бол яаж сайжруулах вэ? Хэрвээ чанартай байгаа бол энэ юу ингэж чанартай биш үү гэд ямар бодол бодолтой байна? Багш нарын чанарын талаар маш олон судалгаанууд сүүлийн үед эрдэмшлэгийн хуралдаар яригдж байгаа. Өнөөдөр ч гэсэн илтгэлтэй бид дурдсан л усанд орж докторийн багш ба багшийн чанарын тухай асуудлыг хөндөж явсан илтгэлээс тэр ерөнхийдөө энийг дүгнэх хэлэхэд багшийн чанар гэдэг маань тухайн одоо хүүхдэд хүрж байгаа мэдлэг чадвар төр олгож байгаа тэр юм хэр өгөөжтэй байгаа юм гэдгийг л үнэлэх зүйл. Энийгээ гаргахын тулд багш өөрөө ямар чадваруудтай байх ёстой. Тэр чанар нь одоо өргөж үйл ажиллагаанд нь чадварууд нь бас харагдж байна уу гэдгийг харах гэдэг. Тэгээд Лувсан дорж багшийн судалгааны ажил дээр хайрын чадамж, мэрэгжлийн чадамж гэдэг юм байна. Энэ хамгийн гол орхигдоод байгаа нь бид нар бол мэрэгжил дидактикээр багш нар болоод байгаа. Тэр хайрын чадамж гэдэг дээр л бид нар суралцах юм байна гэж би сүүлийн үед хардаг. Энэ нөгөө төгөр хандлага байхгүй юу? Би хүүхдэд мэдлэг ойлголт өгж байгаа, чадвар суулгаж байгаа ч гэсэн Монголын ирээдүй болсон иргэн хүнийг төлөвшүүлж, хүмүүжүүлж ийн гэдгээл анзаарахгүйгээр орхих явдал байгаад байгаа. Энэ утгаараа босрох чанаргүй байна гэдэг нь юу гэхээр хийсвэр юм суралцаад, хийсвэр юм дээр одоо ингэж төлөвшөөд өөрөө өөр орчинд, өөр газар иргэн болоод хүмүүжээд, ажиллаад, суралцаад дахин өөрийгөө хөгжүүлээд суралцахтыг арга зүг л үлдээхгүй байна уу? Тэрийг л үлдээдэг байвал босрох чанартай байх юм байна гэж харагдах гээд багш байгаа. Энд нь ч гэсэн одоо бас ажиглагддаг л та. Яагаад гэвэл багш өөрөө чадвартай, өөрөө одоо хэрвээ нэг бодит зүйлтэй жишээ юм бол чанартай багш гэж яриад байгаа. Өөрөө одоо бүх төрлийн одоо сэдвэр ярьждаг. Бүх төрлийн хичээлүүдийг хооронд нь холбоод зааж чаддаг. Ерөнхий мэдлэг сайтай гэж хэлдэг тийм. Шинжлэх ухааны мэдлгүүдийг, ойлголтуудыг бүгднийг ингэж харж чаддаг. Дээрээс нь судлаач байна гэдэг нь энийг л авах хэрэгтэй гэж. Өнөөдөр хичээлээ өгөхийн тулд би юун дээр тулгуурлаад юуны тухай яриад бүх хичээлүүдийн хооронд нь интеграц хэлбэрээр заачих вэ гэдэг энэ л чадвар боловсролын чанарт шууд нөлөөлнө гэж харагдаад байгаа. Тэгэхээр төр засгийн бас оролцоо хэрэгтэй бол яаж оролцох илүү чанартай багш нар бий болох. Төр засгийн зүгээс манай хөтөлбөрүүд байна нэг юм байна л да. Яг нэг салангад явдаг. Хим, биологи, физик. Сая өнөөдөр сайд бол илтгэлтэй хэлсэн шүү дээ. Сүүлийн үед бидний ирээдүйд зорих гэдэг зүйлүүд багшийн чанар шүү. Багшийн чанарын цаана юу харагдж байна вэ гэхээр маш олон төрлийн хичээлүүдээр интеграцлсан хичээл зааж чаддаг. Өөрөөр хэлбэл цогц мэдлэгийг бүтээж чаддаг багш нар хэрэгтэй гэж. Энэ л одоо тухайн боловсролын чанар, багшийн чанарын тухай хүргээд байгаа. Тэгэхээр би физик заах чинь гэж зөвхөн физикийнхаа тухай ганцхан юм яриад байх биш. Тэр физикийн тэр агуулгатай холбоотой бусад судалгааны агуулгуудыг нэгтгэж заахыг ярих гэдэг. Өөрөөр хэлбэл үнэн хэрэгтэй би багш байхдаа ч ярьдаг байсан. Би та бүгдийг физикч болгохыг хүсээгүй. Та бүхэн физикээр дамжуулаад амьдралын ухаан, амьдралын мөн чанар, байгалийн үзэгдэл, байгалийн мөн чанар, энэ юмд суралцах арга зүй, хүнтэй харьцах арга зүй, юмаа илэрхийлэх арга зүй, энэ бүгдийг л авч явах ёстой гэж харддаг байлаа. Зөвхөн энэ дээр нэг онцлог хэлэхэд нэг юм туршлага байлаа. Одоо та бүхний бас таньдаг л мундаг цагчд. Бас л 40 бүтээгдэхүүнүүд байдаг. Физик сурах нь гол биш ээ. Физикийн хичээлээр сагсан бөмбөг тоглоход хэрэгжилж байгаа тэр зүйлүүдийг сур минийхүү. Бодлого бодох гэж багш нь шаардахгүй. Онл унших гэж багш нь шаардахгүй. Алдаа авахын тулд яаж хөдлөвөл яах вэ? Энэ бол физикийн хүч ба түүний задраг.
Энэ яаж бид нар шийдрүү бөмбөг шийдвэд орох юм? Энэ бол чөлөөт уналт. Экстэшн шийдэгсэн биеийн хөдөлгөөн, өнцөг үүсгэж шийдэгсэн биеийн хөдөлгөөн физикийн нэр томьёонууд шинжлэх ухааны нэрлэлт байхгүй. Гэхдээ яг үнэндээ тэр чинь амьдралын бүх хэрэглэн дээр байгаа үзэгдэл үйл явдууд байгаа байхгүй. Тэр утгаараа нөгөө нэг биеийн тэмрийн хичээлдээ заримдаа дагуулж орж физик заадаг тохиолдлууд маань энэ л ерөөсөл багшийн чанар гэдгийн цаанд би Монголын ирээдүйг 5 жил мэдчихэж байгаа шүү гэдгийг ухамсарлаж тэр боловсролын төлөө тэр энэ сурган хүмүүжүүлэх зөвхөн сургах биш сурган хүмүүжүүлэхийн үсэд өөрөө сэтгэл зүрхээрээ ажилдаг ханддаг л байх хэрэгтэй. Энэ бол хандлагын асуудал. За хэдийгээр хичнээн онц сурдаг байдаг ч гэсэн тухайн хүн бас сайн багш болчихно гэсэн ойлголтоор бас би нэг их санал нийтэхгүй. Багш гэдэг нь өөрөө нэг өвөрмөц одоо өгөгдөлтөө багшлах урлаг гэдэг тусан дорж багш биччихэд байна шүү дээ. Тэгэхээр өгөгдөлтөө хүмүүс гэж хүн тайлбарладаг, хүнд ярьдаг, хүн төвчээртэй сонсож чаддаг, эрэл хайгуул хийдэг, судалдаг, аливаа ямыг урьдчилан тооцоож чаддаг. Энэ хүүхэд энийг мэдэхгүй байвал энэ хүүхдэд энэ талаар нь туслахгүй бол юу хүрх вэ гэдгээ урьдчил дандаа хардаг. Их жаахан судлаач байдлаа. Би тэгээ бас боддог юм аа. Багш үлдэгтэй ихтэй сургуулийнхын 4-р курстэй дадлаг хийж байгаа оюутнуудаа шилдэг багш нараар лекц уншуулдаг байгаасаа гэж. Багшлагад ийм ажил байдгийн, багш болоход ийм бэлтгэл хэрэгтэй, багш байхын сайн багш байхын тулд ийм зүйлүүд байдаг. Сайн багш байх үндэс нь бол та бүхэнд байгаа хэдийч ийм нэмэлт зүйл хэрэгтэй шүү гэсэн талаар нь өгчих юм бол аяндаа мэрэгжил болох гэж байгаа, мэрэгжлэр ажиллах гэж байгаа, сайн багш болох гэж байгаа хүмүүс нь дур сонирхлоороо өөрөө мэдлэгийн эзэмшсэн чинь тэр хандлага өөрчлөөд ингээд багшаа болоод ажиллаад явах боломжтой гэсэн. Магадгүй тэр хэдий өндөр оноо аваад улсын тэтгэлгээр төгсөж байгаа ч гэсэн багшлах тийм сонирхолгүй, эвдүүгүй хүүхд багш байх юм бол бас л асуудал үүсгэнэ л гэсэн. За баярлалаа. Багштай нэвтрүүлгийн зочноор өргөдөж ирж биднэрт бас багш нарт бас иргэдэд бас ээж аавуудад маш хэрэгтэй мэдээлэл өгч бас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцж чанартай багшийг яаж бэлтгэх гэдэг дээр сэтгэл зовж явж байгаа асуудал багш нарт өгөх зөвлөгөөгөө харамгүй өгсөн танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Ингээд та бүхэнд альва нэвтрүүлэгч бай, сургалтч бай. Тухайн хүн ямар нэгэн таны мэдгүй юмыг л өгдөг гэдгийг бас ойлгох ёстой. Ингээд өнөөдрийн ярилцлага маань голцоо өөрийнхөө үйл ажиллагаан дээр толгуур туршлагаас ярьсан учраас авах гэхийн ухаанаар хамтарч одоо та бүхэнд оюун ухаан мэлмэд нь ингээд цацал өргөё гэж бодож байна. За маш их баярлалаа. За багштай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор багшийн мэрэгжил дэвшлүүлэхийн институтын дэд захирал Данаажив Овогтой энх хамгаалан оролцлоо. Багш та